сүүлийн халуун сэдэв болоод байгаа. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай бид нэр Эрдэмтэн судлаачийн байр суурийг сонсохоор студидтэй зочноор ирсэн юм а. Орой минь хүргүү үзэгчтэй. Цаг үеийн асуудлаар бид нэр Эрдэмтэн судлаачийн байр суурийг та бүхэнд хүргэхээр зочноо ураад байна. Тэгэхээр цөмийн аюулгүй ажиллагааны тухай хэд хэдэн грек конвенцэд Монгол улс нэгдээ орох хэсэг тухай шийдвэрийг гаргахаар улсын хурал ээлжид бус чуулганд төлөвлөсөн байсан. Тэгээ өнөөдөр бол энэ чуулганд болсонгүй. Яг энэ дээр бид нэр улс төрөөс ангид Эрдэмтний үгийг та бүхэнд бас мэдээлэл болгож хүргэхээр зочноо ураад байгаа юм. Бид нар цаг гаргаж байгаа танд баярлалаа. Тэгэхээр нийтдээ 4 янзын гэрээ конвенцэд бол Монгол улс нэгдээ орох гэхээр одоо асуудал шийдвэр гаргахаар төлөвлөжсөн байгаа. Тэгээд товчхондоо бол эдгээр гэрээ конвенцэд Монгол улс яг нэгдээ орох шаардлагатай юу? Та судлаач хүний хувьд юу ч харж байна? За яг технологийн хувьд бол талаас нь би бол нэг л тодорхой жишээ баримт дурдж бол манай Монгол улс бол сүүлийн үед бол тийм одоо юу гэдэг нь дэвшилтэй технологи, ялангуяа цөмийн дэвшилтэй технологиг одоо хэрэглэх болцоо нээлттэй болж илүү хэрэгжиж сурж байна. Имлэгийн салбарт байна, дээд аж ахуй байна, одоо мал охын аралтай амд хэрэгжилж байгаа шүү. Ингээд энэ болгоныг дагаад Монгол улсад урд өмнө хэрэглэж байгаа тийм цөмийн материал, цэцэрлэг төвтэй материал орж ирж байгаа. Тэрний хажуугаар тэрнтэй холбоотой хаягдалжсэн бас үүсэж байгаа. Энэ болгоны цаана бол бид нар бол одоо хэн хариуцлах вэ хөө, яах вэ? Одоо олон улсад яаж нээлттэй байх вэ гэх мэт эрх зүйн зохицуул болон бодлогын зохицуул заавалчгүй байх ёстой болчихж байгаа. Тэгээд эдгээр дөрвөн гэрээ конвенцууд үндсэндээ тэрийг зохицуулах олон улсын олон улс нэлээд олон улс нэгдсэн тийм одоо олон улсын байгууллагаас гарч байгаа тийм гэрээ конвенцүүд байна. Энэ нэгдснээр бол Монгол улс бол илүү их олон улс нээлттэй. Бид нар бол хариуцлагатай улсаа. Бид нар ийм цэцэрлэг төвтэй материал ашигласнараа бид нар олон улсад мэдээлж авах үүрэгтэй болж байна. Гэх мэтчлэн тийм олон улс төлөөсөн үүргээ хүлээх ёстой. Эргээд үүнийхээ хариуд бид нар олон улсын тусламж тэтгэлийг авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл янз бүрийн одоо болохгүй юм болох юм бол бид нар олон улсын энэ байгууллагаа хандаад биднээс энэ туслаач ээ. Биднээс одоо тодорхой хэмжээний одоо эксперт туршлагатай хүмүүсийг явуулаач гэх мэт хүсэлтэй болох. Энэ бол ингээд олон улсын одоо хамтын ажиллагаанд орж байгаа учраас бол давуу талууд бол гарцаагүй үстэй. Нэгдэхгүй байх одоо бид нар хүсэл зоригийнхоо дагуу ч гэдэг Монгол улс одоо улс төрийн шийдвэр гаргаад нэгдэхгүй байхад яг болохгүй юм байгаа. Ер нь бол энэ олон улсын одоо энэ АТБ-ийн агентлаг олон улсын байгууллага энэ бол ямар байгууллага гэхээр сайн дурын шин чанартай. Үндсэндээ бол тухайн улсыг нэгдэх ёстой гэж хүчлэх хэрэг байхгүй. Энэ шийдвэр бол цэвэр Монгол улсын өөрсдийн гаргах шийдвэр. Тэрэн дээр бол би 100% хэлж чадна. За тэгээд энэ дээр зарим нэг нэгдэхгүй байхад бол зарим нэг үйл ойлголцол гарч боломжтой. За тухайлбал одоо ингээд наад дээр чинь байгаа тэр нэг нэмэлт протокол нийт тухай гэсэн юм байж болно. Тэрэн дээр энэ протокол чи хизээ үүссэн бэ гэхээр нөгөө Америк нэгдсэн улс нэг хоёр цамхыг нураасан террорист үйл ажиллагаа болсон шүү дээ. Түүний дараа үүссэн нэмэлт протокол. Энд нэгдэхгүй байснараа яасан бэ гэхээр Монгол улс террорист эсрэг тэмцэхгүй байна гэсэн хандлага дэлхийн нийт төрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл протокол чинь бол террористуудын эсрэг тэмцэх ёстой гэсэн нэмэлт протокол болсон байгаа үндсэндээ. Гэх мэтчлэн тийм олон улс бас буруугаар ойлголт талууд бол үүсэх боломжтой. Нийтдээ 4 янзын конвенц байгаа. Тэгээд яг тус тусынхан мэдээллийг биш юм аа гэдэг ерөнхийдөө ер нь эдгээр гэрээ конвенцэд улс орнуудын хичнээн хувь нэгдээ орсон байдгийн дэлхийн нийтийн хандлага ер нь ямар вэ? Ер нь бол би өчтөр зарим нэг тоог харж исэн баг. Ихэнх одоо конвенц 70-аас дээш орн нэгдээд одоо сойрхон баталсан байдаг. Энэ бол өөрөөр хэлбэл тэр ихэнх орнуудад голдуу нөө цөмийн технологи өндөр хөгжсөн ч юм цөмийн технологи өргөн хэрэгэлдэг тийм улсууд нэгдсэн. Тэгэхээр бол энэ юу гэсэн харуулж байгаа нэхэрээ бол тухайн улс энэ цөмийн технологи, цөмийн эрчим хүч, цөмийн технологи ашиглахын тулд олон улсад нээлттэй байж олон улсын зөвшөөрлийг хүлээсний дараа хэрэгэлдэг болохыг одоо хүлээн зөвшөөрж байгаа хэрэг. Тэрнээс бол нууцаар хэрэглэх асуудал бол байж болохгүй жишээ. Энэ гэрээ конвенц нэгдснээр бол улам их нээлттэй болж олон улс бүртгэлтэй болох. Тэгээд бас энэ зэрэгэлдээ хөрш орнуудаасаа мэдээлэл авах, зэрэгэлдээ хөрш орнуудаа мэдээлэл өгөх юм. Тийм олон улсын үүрэг хүлээх ёстой болчихж байгаа. Тэгэхээр үндсэндээ аль болох нээлттэй болж байгаа. Одоо гэмдэ гэрээ хэлцээр. Энэ цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой олон улсын конвенцүүдэд нэгдээ орсноор манай улсад ер нь ямар давуу талууд үүсдэг юм бэ? За яг хуу давуу тал гэх юм бол мэдээж хэрэг бид нар бол одоо юу гэдгийг энэ олон улсын байгууллагаас чинь төрөл бүрийн мэдээллийг хүлээж авах хэрэгтэй байна. Одоо жишээлбэл манай хоёр хөршин маань бол эцэнгуй цөмийн гүрнүүд шүү дээ. Урд улсад нь 20-30-аар нь хойд улсад нь 10-аар нь барьж байгаа. Цөмийн станц маш олноор нь барьж байгаа хүмүүс. Энэ юуг харуулж байгаа нэхээр манай Монгол улс бол цөмөөс л тойрох газар байхгүй. Хоёр хөршин хоёулаа цөмийн гүрэн учраас аль болох эд мэдээллийг авч өөрсдөө одоо ийм газруудад цөмийн юм барьж байна. Ийм газар цөмийн төхөөрөмж байгуулж байна. Ийм хор уршигтай юм байна гэдэг мэдээллийг бид нар авч явах хэрэгтэй.
Энийг бол одоо энэ олон улсын байгууллагч бидэд өгөх ёстой болчихж байгаа. Хэрвээ бид нар нэгдчих юм бол түүний дагуу бас олон улсын одоо аргачлалаар олон улсын стандартын дагуу хэрвээ юм болох юм бол бид нар бэлтгэлтэй байх ёстой. Бэлтгэлтэй байх нь гэдэг чинь одоо юу хийх ёстой, яах ёстой гэдэг нь бол мэдээж хэрнээ олон улсын байгууллагч иргээр бас тодорхой стандарт зөвлөгөө гаргацсан байна. Гэх мэтлэн одоо бид нарт мэдээлэл харьцангуй нээлттэй болоод бид нар илүү их одоо юу гэдэг бодит юмд их төхөө очно гэсэн. Тэрнээс бол одоо бол бид нарт нэгдэг бол бас зарим нэг мэдээлэл хаалттай. Бид нар авч чадахгүй тийм тохиолдол байдаг. Яг бол энэ олон улсын конвенц гэдэг чинь дандаа гишүүнчлэлээр мэдээллийг өгдөг. Цөм учраас их мэддэг гэдгиймдээ их хариуцлагатай хандах хэрэгтэй болцдог. Тэгвэл нэгдэн орсныхоо дагуу гишүүн орнууд бас тодорхой үүрэг хүлээдэг тийм ээ. Яг ямар үүрэг хүлээдэг юм бэ? За би нэг хоёр зүйлийг хэлж байна. Санхүүгийн хувьд бол ямар нэгэн үүрэг хүлээх ёсгүй. Олон улсын админерийн бол тэгэх үгдийн эрх байхгүй байсан. Хоёр дахь нь бол бид нар бол нэгдсэн орчнороо бол бид нар бол Монгол улсын нэвтрүүлэг зөвлөлтөөр ашиглаж байгаа бүх цөмийн материал, цөмтэй холбоотой үйл ажиллагааг бүдингийн миний санджаар улирал болгон, жил болгон тайлагнаж байх хэрэгтэй. Тэрс нээлттэйгээ тайлагнаж байх хэрэгтэй. Тэр бол яг гарцаагүй хүлээх хэрэг. Мөн нэмэх нь хэрвээ бид нар ингээд манай цөмийн нэхэндээ хөгжиж ирэх юм бол бид нар яах вэ гэхээр олон улсын байгууллагын шинжээчид бид нарт одоо манай Монгол улсад хүссэн цагтаа, хүссэн газартаа орж нэвтэрч шалгалт хийх хэрэгтэй болдог. Тэрийг бид зөвшөөрөх шаардлагатай болдог. Гэх мэтлэн тийм одоо хяналтын талын үүрэг гэж хариуцлагыг их одоо хүлээх одоо үүрэгтэй болно. Тэгэхээр иргэний хөдөлгөөнүүд өчигдрөөс эхлээд дуу хоолойгоо илэрхийлээд эхэлсэн. Өнөөдөр гэхэд ч жагсаал хийсэн. Хэрвээ манайх энэ конвенцуудад нэгдчих юм бол сүмийн хаягдлыг эх орондоо буршилдаг болно. Гэсэн юм айдас хардлага байгаа юм л та. Ийм үүрэг хүлээх үү? Ер нь бол конвенцороо бол тийм үүрэг хүлээхгүйгээр заасан байна. Би бол тэрийг сайн мэдэж байна. Өнөөдөө бол Монгол улсын нутгийн дэвсгэр дээгүүр цэцэрлэг тог хаягдлыг тээвэрлэх, хадгалах, төр одоо юу гэдгийг дамжин өнгөрүүлэх тийм эрх үүрэг хүлээх ёсгүй гэсэн заалт байдаг. Яг энийг хоригдсан тодорхой заалтууд байгаа болов та олж харсан уу? Би тэр яасан баха. Тэр парламент жилөө нэг тийм юун дээр бол бичсэн байсан. Ерөөсө хоригдлоно гэсэн заалт хуулиндаа оруулж өгнө гэсэн тийм 2-3 заалт байсан. Тэгэхээр тэр бол тохоо улсын шийдвэр учраас хэрвээ хуулиндаа заагаад өгчих юм бол тэр бол тэгээд 41 өдөр болчихно. Иргэний хөдөлгөөнийхэн бол яг хоригдсан заалт байхгүй учраас энэ одоо тодорхой зохицуулсан заалт байхгүй учраас манайх бол буршлах үүргийг хүлээчих нэ. Хилийн дагуу нөгөө буршлна гэдгийг хориглочихсон байгаа. Нутгийнхаа гүнд гэдэг нь бол байхгүй учраас энэ нээлттэй үлдчихэж байгаа маа гэж. Ер нь бол яг би наадах чинь бол тэр юугаас нь одоо юу гэдгийг хууль дүрмийн талаас нь тайлбарлахыг одоо хүсэхгүй байна. Технологийн талаас нь тайлбарлал наацсан бол нэлээд тодорхой асуудал. За учир нь юу гэхээр цөмийн хаягдл гэдэг чинь бол дотроо олон төрлийн хаягдл байж болно тийм ээ. Өндөр цэцэг өтөхтэй дунд баг гэх тийм ээ. Манай Монгол улсд бол баг дунд нь бол үүсдэг. Тэр бол эмнэлгийн хэрэглээ, төрөл бүрийн хэрэглээгээр үүсдэг. Тэрийг бол бид нар бол өөрсдөө хадгалах, зохицуулах одоо эрх зүйн механизм тусгай одоо стандарт нь Монгол улс хэрэгжиж явж идэг. Тэрэн дээр бол бид нар асуудал байхгүй. Хамгийн тэр чухал одоо хүмүүс ойлгохгүй байгаа нь өндөр цацраг өтөхтэй. Өөрөөр хэлбэл ашигласан түлшний тухай юм ярьдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр ашигласан түлшийг бол одоо юу гэдэг манай Монгол улс одоо ураанаа зарчих юм бол буцаагаад тэр нь эргээд Монгол улсад эргэж буушлагдах ёстой гэсэн тийм буруу ойлголт яваад байгаа шүү. Уул нь тийм биш байхгүй юу. Юунийг бид нар би хөөний хувьд юутай харьцуулдаг гэхээр манайх нүүрсээ зарчаад нүүрсний хүмүүсийг манайх буцаад явж буушлах ёстой юу. Одоо зөвшөөр дээрээ. Үгүй л байхгүй тийм ээ. Ураан бол тэрэндээ төстэй механизмтэй. Бид нар бол түүхийд материал зарж байгаа. Тэр түүхийдийн материалыг ашиглаад тэр яг цөмийн түлш үйлдвэрлэсэн, цөмийн түлшийг ашигласан улс нь одоо тэр үйлдвэрсэн юмны хадлыг хариуцлага хүлээх болчих. Манай Монгол улсад үйлдвэрлэег учраас бол ямар нэгэн хариуцлага хүлээх, ямар нэгэн тийм одоо технологи явууч юм одоо практикийн тийм үзэж байхгүй. За түүн дээр нэмэх нь бол одоо тэр цөмийн технологи гэдэг нь маш өндөр нууцтай. Цөмийн цахилгаан станц ашигласан түвшид нэг бол хэр ургийн улс өөрийнхөө түвшийг хүн зүгөрөхгүй маш өндөр нууцтай. Технологи нууцтай байж учраас тийм одоо амар биш. За түүн дээр бас нэмж хэлэх юм нь яг технологийн талаас энэ хаях буучлах гэсэн үг бол хэцүү Монгол хэлэнд буруу хэлээд байгаа юм бол энийг бол бид нар урт хугацааны хадгалалт гэж ярьдаг. Мэргэжлийн хэллэгээр урт хугацааны хадгалалт. Урт хугацааны хадгалах үүрэг хүлээх юм байна. Манайх бол хэлэхгүй. Энэ урт хугацааны хадгалах үүргийг бол зөвхөн тухайн түвшийг ашигласан улс, түвшийг үйлдвэрлэсэн улс л хүлээнэ. Тэгэхээр манай Монгол улс бол хуулинд даавал түвш үйлдвэрлэхийг хоригдсан байгаа шүү дээ. Зөвхөн шар нүд түүхийд бэлтгэл хуулиараа заалттай. Түүнээс цаашхыг бол манай улс хариуцлага хүлээх. Манад нийтдээ 4 янзын гэрээ конвенцэд нэгдээ орох юм хуулийн төслүүдийг бол засгийн газар өргөн барьсан байгаа. Тэгээд нэг нэгээр нь хоёулаа үзэгчтэй мэдээлэл хүргэх үүднээс яри хамгийн ихнийх нь бол ашигласан түвшний болон цацраг гэдэгт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц гэж байгаа.
Энэ конвенц нь яг ямар харилцааг зохицуулдаг, ямар ч учиртай конвенц гэдэг юм бэ? Тий, Монгол улсд бол тэр ашигласан түлш гэдэг нь бол бараг хамаарахгүй юм байна. Яг бол манай Монгол улсд ашигласан түлш байхгүй учраас. Зөвхөн тэр цэцэрлэгтэй материал гэсэн, цөмийн материал гэсэн тэр хэсэг нь бол хамаатай одоогийн байл. Цацраг идэвхт хаягдал гэдэг нь яг юу хэлдэг юм бол? Цэцрэг идэвхт хаягдал гэдэг бол би түрүүний хэлсэн тухайн цэцрэг идэвхийн түвшнээс хамаарат янз бүрийн одоо юу гэдгийг ангилд хариулагдах хэрэгтэй. Зүгээр яхан гол үндсэн ойлголт нь юу гэж ойлгох вэ гэхээр бид нар ямар нэгэн одоо юу гэдгийг хэрэглээ, ямар нэгэн одоо үйл ажиллагааны эцэст цацраг идэвхтэй тийм материал үүссэн байвал тэрийг цааш ашиглах боломжгүй байдлаар үүссэн байх юм бол бид тэрийг хаягдал гэсэн ангилд хамуулаад тэгээд цацраг идэвхийн түвшнээс нь хамаарат зориултын газар хадгалах уу, хаях уу, яах уу гэсэн шийдвэр гаргадаг. Тэгэхээр бол манай Монгол улсад бид түрүүний хэлсэн бага болон дунд цацраг идэвхтэй юмнууд бол байгаа. Энэ бол голдуу нэг эрүүл мэнд одоо өшөөлөл энэ хайгуул одоо юу гэдгийг ашигт малтамжтай холбоотой юмнууд үүссэн гарцаагүй тэр бол байгаль дээр байдаг учраас шинээр үүсэж байгаа юм биш байгаа юмыг л бид нар бол нэг газар цуглуулад хүний үйл ажиллагаатай нэг газар цуглуулсан учраас хаягдал гэж үзээд тэрийгээ бид нар бол зохицуулах үүрэг хүлээж байгаа. Эргээд энэ цөмийн хаягдал гэсэн учраас эн чинь яадаг вэ гэхээр олон улсад нээлттэй байх шаардлагатай. Манай Монгол улс нууж болохгүй. Тэгэх юм бол нөгөө нэг манай улс чинь одоо энэ олон улсын гэр хоньц төлөөс үүргээ одоо юу гэдгийг хөрөхгүй болвол олон улсын зүгээс шахалт шаардлага ирнэ. Тийм учраас тэрийг бид нар бол ийм хэмжээтэй юм үүссэн, энд хадгалж байгаа, энд байна, энийг шалгаж болно гэсэн үгийг бол улс нээлттэй болж. Энийг зохицуулж байгаа гонц конвенц наац. Энэ конвенц тэгвэл манайх дотооддоо байгаа хог хаягдлаа яаж байгаа вэ гэдгээл олон улсад мэдээлэл юм харилцаа юм. Тэрнээс гаднаас орж ирсэн хог хаягдлыг дотооддоо урьдчилах тухай биш юм. Тийм. Зөвхөн одоо өөрсдөө байгаа юмыг өөрсдөд ирээдүйд үүсэх юмыг яах вэ гэсэн зохицуулалт байна. Манай Монгол улсад үндсэндээ бол ирээдүйд илүү их хэмжээний цөмийн технологи хэрэглэх нь тодорхой болж байгаа. Тэгэхээр хүнийгээ дагаад хаягдал өссөн үсээг үүсчил хараа. Одоо манайх яадаг юм бол? Одоо бол манайх одоо юу гэдэг нь үүсэж байгаа юм аа бол түрүүний хэлсэн цэцэрлэгийн түвшнээр нь ангилаад жоохон өндөөний нь бол тэр зориултын одоо энэ юуны мэрэгжлийн ялалтын газрын харьяа тийм хадгалтын тийм хамгаалалттай газар байдаг. Тэрэн дээр бид нэр зориултын саунд хийгээд зөөрлөөд тээвэрлээд байнгын хяналтанд байлгадаг. Дэлхийн стандартын дагуу яг хадгалж чадж байгаа юм. Тийм. Одоо би юу гэж хэлэхээр тэрэнд бол гадаадын одоо мэрэгчлэгүүдээс шаналлаа тавьж шалгадаг. Тэрийг би хэлж чадна. Хоёрдугаар конвенц нь болохоор бага хэмжээний цөмийн материалын шинжилсэн протокол гэж байгаа юм л да. Энэ ямар баримтч гэдэг юм бэ? Ер нь бол наац нь ол төлөв одоо юу гэдгийг наадхны чинь өмнөх протокол нь манай Монгол улс нэгдсэн байх чинь. Тэр нь бол ерөнхийдөө бол цөмийн материалтай улсууд одоо тодорхой хэмжээний одоо юу гэдгийг үүрэг хүлээж олон улсад мэдээлж явах хэрэгтэй, хадгалах хэрэгтэй тийм зохицуултын юм хамаарч. Монгол улс болохоор харьцангуй одоо цөмийн технологи хөгжөөгүй учраас манай тийм хэмжээний материал байдгүй байсан байхгүй юу. Тэгэхээр тэр нь манай Монгол улс нэгтгэж чинь бас нэг бодлын очир дутагдaltaй. Хэтэрхий том гэрээнд орчих гээд байдаг. Наац нь болохоор яг манай Монгол шиг ийм хөгжиж байгаа бага хэрэгэлдэг улсууд зориулсан нэмэлт одоо тийм протокол маяг юм. Энэ юуг зохицуулах вэ гэхээр стигээр том цөмийн захиргааны станцгүй цөмийн дэвсгүүч гэсэн бага хэмжээний цөмийн материал ашигладаг бол тэрийгэ тодорхой олон улсын гэрээний журмын дагуу тайлагнах, бэлтгэх, хялгуулах ёстой гэсэн тийм олон улсын одоо конвенц байх ёстой. Тэгвэл энэ протоколд одоо нэгдэх юм бол манай улсад ямар нэг байдлаар ямар ч байсан халгүй гэж та хэлж ийн гэж ойлгож байна. Тийм наа протокол нэгдснээрээ бол манай Монгол улс хэрцэнгуй олон улсад нээлттэй болж ид гэсэн. Олон улсын одоо юу гэдгийг тэр хяналт шалгалтанд чөлөөтэй одоо хандаж орж явах одоо эрхтэй болно. Мөн үүрэг хүлээн гэсэн. Гуравдугаарх нь болохоор цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц гэж юм л да. Энэ конвенц юу ямар ч учиртай конвенц гэдэг. Тийм аюулгүй ажиллагаа гэдэг бол харьцангуй одоо өргөн ойлголт л та одоо манай Монгол улсад одоо цөмийн цахилгаан стан, цөмийн одоо тийм өндөр одоо юу гэдгийг чадлын төхөөрөмж байхгүй учраас одоохондоо бол харьцангуй тийм хэрэглээ багтаа байгаа мэт харагдаж байгаа. Гэхдээ бол бид нар бол цэцрэг идэвхтэй материалтай ингээд харьцаад ажилладаг мэрэгжлийн хүмүүс нь ажиллаад ирэхээр яах вэ гэхээр тэрэнд бол олон улсын стандарт байдаг. Тэрийг манай Монгол улсад одоо мөрдөж ийнэ гэвэл бас хэцүү хэлэхэд бас харьцангуй одоо энэ нэгдэг байгаа учраас тодорхой хэмжээний стандарт байхгүй учраас энэ бол одоо дээр үед батлагдсан олон жилийн өмнө батлагдсан тэр хуучин стандартаар явж байгаа. Энд нэгдснээрээ бол бид нар тэрийг олон улсын байгууллагаас гаргасан стандартыг Монгол улсад авч хэрэглээд илүү их тийм одоо юу гэдгийг өндөр түвшний аюулгүй байдалд хүрэх зорилготой юм гэсэн. Дөрөвдүгээрх нь цөмийн материалыг бэрхшээлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийг 2005 онд одоо нэмэлт өөрчлөлтийн оруулсан тэр протоколд нэгдээ орох тухай. Ер нь бол нацизм бас би дахиж хэлэхэд бол нөгөө террористтэй их холбоотой сүүлийн үед хүчтэй яригдсан. Америк нэгдсэн улсаас илүү их юу гэдэг юм бэ?
одоо олон улсын байгууллага санаад энэ террористуудын үйл ажиллагааны цөмтэй холбогдол их аюултай юм байна гэдгийг мэдснээр улмаас наадах чи илүү их одоо боловсронгуй болгоё. Бид нар бол ямар нэгэн цөмийн материал байх юм бол энийг бид нар тодорхой олон улсын стандартын дагуу хадгалах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй. Тэрийг хамгаалах үүргийн тухайн улс хүлээх хэрэгтэй. Үүнийг бол олон улсад бас мэдээлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү тийм илүү тийм нээлттэй, илүү их тийм боловсронгуй болсон тэр одоо олон улсын бас нэг стандарт Гэрээ конвенцийг одоо зохицуулж байгаа тэр олон улсын стандарт одоо манай Монгол улс тэрийг дагаж мөрдөх ёстой гэсэн үндсэндээ тийм шаардлага байна гэсэн. Ямарваа нэг олон улсын нөгөө холбоонд гишүүнээр элсчгээрээ ямарваа нэг гэрээ конвенцэд нэгдээ орсноор тухайн улс орн нөгөө давуу эрх эдлээ дээрэс нь үүрэг хүлээхээс гадна гишүүн орнууд гэдэг утгаараа одоо юу гэдэг юм те энгийнээр ойлгох юм бол найз нөхдөд харилцаанд ч гэдэг юм уу те орчихдог учраас жишээлх юм бол энэ нөгөө цөмийн хаягдал гаргаж байгаа улс орнуудын хаягдлыг бид нар ямар нэг байдлаар тухайн улс оронд одоо буршлах газаргүй болчих юм бол ч юм уу те тэр асуудлыг шийдэлцэх тийм үр хүлээч үйдэ гэсэн юм их тийм бас айдас байгаа. Ер нь бол конвенцийн гаргаж байгаа олон улсын атом энерги агентлаг гэдэг бол нэгдсэн үндэсний байгууллагын одоо аюулгүй зүйл шууд харьяатай нэлээ эрх бүхий байгууллага. Наац олон улсын байгууллага. Хэрвээ ямар нэгэн асуудал гарах юм бол олон улсын одоо тэр нэгдсэн үндэсний байгууллага аюулгүй зүйлд шууд мэдээлэл өгөө тухайн улсад одоо юу гэдэг үр бүлээл одоо үүргээс гадна 20 цагаар тогтоох хэрэгтэй байдаг. Одоо та бүхэн одоо сүүлийн үед жишээлбэл хойцлонгосыг харж байна. Хойцлонгос яасан бэ гэхээр энэ олон улсын атом энергийн шаардлагыг үл тоосон учраас янз бүр тэгээд бас илүү олон одоо юу гэдгийг үүргээ гүйцэтгэх учраас олон улсын атом энерги яасан бэ гэхээр аюулгүй зүйл санал болгоод энэ цөмийн одоо хойцлонгосын цөмийн технологи зогсоох ёстой. Тийм учраас ийм эдийн засгийн хорих хэмжээ авах ёстой. Ийм бараа бүтээгдэхүүн оруулах ёстой. Оруулахгүй байх ёстой гэж хориг тавиулчихж байгаа байхгүй. Тэгэхээр бол олон улсын байгууллага ч юм бол харьцангуй нэлээд эрх бүхий байгууллага. Гол зорилго нь цөмийн аюулгүй байдлыг хангах ёстой. Цөмийг одоо энхийн зорилгоор ашиглаж гэнэ үү гэдэг дээр том дүгнэлт хийдэг олон улсын байгууллага. Тэгэхээр бол наацсан бол одоо юу гэдгийг одоо нэг Азийн эдийн орны нэгдсэн тийм жоохон тэр олон улсын байгууллага биш. Европын холбооны хэдхэн зөвхөн улс нэгдсэн тийм одоо сайн дурын байгууллага биш. Наацсан бол албан ёсны байгууллага, улс болгон гишүүн байх ёстой гэж шаардлага тавьдаг, хяналт тавьдаг тийм нэлээд эрх бүхий том байгууллага. Тийм учраас надад чинь бид нар заримдаа бол англиар watchdog гэж дооглодог байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бол дандаа үнэрлж авдаг. Таан цөмийн юм байна. Тэнд үнэрлээ шалгаа явуулж өгдөг тийм байгууллага гэж бид нар үндсэндээ бол мэргэжлийн хэлээр дооглодог байхгүй. Тэгэхээр бол үүрэг бол одоо наа байгуулгач өөрөө бол эрх бүхий эрх мэдлийн хувьд нэлээд өндөр. Тэгээд хүссэн цагтаа хүссэн газараа шалгалтыг хэрэгтэй байдаг. Тийм ч учраас их одоо тухайн цөмийн технологи хэрэглэдэг улсууд наадхан чинь гишүүн болохын төлөө бол их зүтгэдэг. Гишүүн болсноороо эргээд олон улсын дэмжлэг, олон улсын технологи авдаг учраас давуу тал болдог гэж хэлж байна. Тэр бол тиймэрхүү найз нөхдийн асуудал байж болохгүй зүйл. Нэгдсэн үндэсний байгууллагыг та өөрсдөө мэдэн шүү дээ. Тэр нөгөө энгийн хэллэгээр л хэлээд байгаа юм л да. Гишүүн улс болсноороо манайх нөгөө бусад энэ цөмийн хог хаягдал гаргаж байгаа улс орнуудын хог хаягдлыг одоо эх орондоо буршлах гэдэг юм. Тийм үр хүлээч үйдэ гэсэн айдас нөгөө эрдийн дунд байгаа. Надад ч нэмээд бол тайлбар хийж болж байна л да. Тухайлбал цөмийн одоо хог хаягдлыг одоо буршлах тухай гэдэг асуудал бол одоо технологийн хувьд бол харьцангуй болоогүй технологи шүү дээ. Одоо л хэрэгжиж байгаа технологи. Одоо л нэг юм Швед, Финлянд гэх мэт өндөр хүчтэй орнууд анхныхаа тийм хадгалах зойрыг барьж дууссан. Одоо л дуусч байгаа. Одоо олон улсын хэмжээнд манайх зойртой болсон танах хадгалуулаач гэсэн саналаа тавьж эхэлж байгаа. Тэгэхээр бол манай Монгол улсд бол технологи тэтгэдэргүй байхгүй. Монголчууд болохоор нэг ил сухаал доор нэгээд буцаад илсээр нь болчих юм ойлгож байгаа байхгүй. Тийм бол байхгүй. Бас дараагийн нэг чухал зүйл нь юу гэхээр манай улс бол хоёр том гүрний дунд байдаг. Орос, Хятад гэх тийм ээ. Энэ Орос, Хятад гүрнүүд чинь наадханд чинь аль хэдийн эсэд орцсон. Тийм учраас өөрийнх нь утга дэвсгэртэйгээр хүний имийг тээвэрлэх асуудал бол наа улсууд чинь бол байж болшгүй зүйл. Тэгэхээр бол манай Монгол улсаар хилээ нэвтрэх хин тулд энэ хоёр улсын айлын зөвшөөрлийг авах болно да. Тэгэхээр тэр асуудал бол барилж бүтчихгүй зүйл шүү дээ ясам энэ дэр бол. Тэгэхээр мэрэгчлэнүүдийн хувьд бол одоо иргэний хөдөлгөөнүүдийн энэ эсэргүүцээд байгаа. Тэгээд зарим иргэдийн дунд байгаа айдас бол маш инээдтэй байж боломгүй л сонсогдож байгаа юм байна тийм ээ. Ер нь бол яг хуу би өнө хөвөний хувьд хэлээ л да. Ийм байх одоо иргэний хөдөлгөөнүүд ингэж ярих нь бол би бол буруу гэж хэлэхгүй. Байх ёстой зүйл наацсан бол хүн айдаг юмнаас айдаг байхгүй мэдхгүй юмнаас айдаг байхгүй тэгэхээр тэр бол байж болох зүйл тэрэн дээр бол би нэг тиймсийг буруутгаад байх юм биш байхгүй ярих хэвээр тэгтээ бол нэг жоохон уншиж ойлгож жоохон тодорхой хэмжээнд ярих хэвээр тэрнээс бол технологийн үед бүтшгүй юм яриад байвал биднэрт бол утгагүй санагдаж байгаа байхгүй тэрнээс бол хүн бол одоо мэддэггүй шин одоо юмнаас айх нь бол тухайн хүний эрхийн асуудал тэр бол би байж болох хэвээр гэж яг салбарынхны хувьд бол манай Монгол улс дэлхийн нийтийн одоо энэ технологийн дэвшлиг тэртээ рүү ашиглаж байгаа хөл нийлүүл алхаж байгаа учраас дэлхийн нийттэй хамт алхах ял гэх юм бол
эдгээр конвенцэд нэгдээ орох нь зайлшгүй юм аа л гэж үзэж байгаа юм байна тийм үү? Зүгээр яг тухайн улс наахандаа одоо юу гэдгийг нэгдэж орох асуудал бол цаг хугацааны асуудал байна. Одоо нэгдэхгүй бол хэдэн жилийн дараа нэгдэх ч юм уу. Тэр бол биднэрт бол сонголтын асуудал. Хэн нэгдэх вэ? Аль онд нэгдэх вэ гэдэг асуудал байна. Биднээс бол хэрвээ манай Монгол улс цөмийн технологи хэрэглэхээ болъё гэж шийдвэр гаргах юм бол барай өөр асуудал. Нэгдэхгүй байж болно. Биднээс бол хүссэн үсээгөө ашиглаж байгаа учраас энэ бол хизээний цагт нэгдэж байж л бид нар олон улсын шугамар тэр эрхийг авах, олон улсын стандартын дагуу тухайн тоног төхөөр хэмжээний ажиллах одоо эрхтэй болно гэсэн үг. Одоо манай улсын цөмийн технологи ба Монгол улсын нөгөө хөгжил нь ер нь ямар шүү байна вэ та мэдээлэл хүргэж салбар өнөө? Ер нь бол сүүлийн үед бол сүүлийн 10 жил ч юм уу хэлэхэд ер нь бол манайд бол технологи бол харьцангуй нэлээд сайн нэвтэрж ийн гэж хэлж болно. Өмнө нь бол харьцангуй бага байсан шүү дээ. Одоо бол харьцангуй сайн нэвтрээд. За ялангуяа энэ эрүүл мэндийн салбарт нэлээд сайн нэвтэрч байгаа шиг байна. Та бүхэн мэдээ үзсэн бах ер нь сүүлийн цөмийн танаа төхөөрөмжүүд шинээр бол нэлээд сайн орж ирж байна. За түүнчлэн энэ юу байна? Сүүлийн үед энэ хөдөө аж ахуйтай холбоотой нөгөө ган болон одоо юу гэдгийг төсвөр сайтай ургамлын эрдэс спортоо үйлдвэрлэх юм уу тэрэнд цөмийн технологи за тэгээд цаашлууд энэ замын чанарыг шалгах цөмийн технологи за түүнчлэн одоо дараагийн хүлээгж байгаа зүйлүүд бид нар бол энэ та бүхэн мэдж байгаа хор тавдартай одоо өвчлөлтүүд манай Монголд төсөөд байна шүү дээ 5 хүний хэдэн жилээр хор тавдраа өвчлөж байгаа айгүй их сүрхий тоо хэлээд байгаа эндээ тэмцэхийн тулд бид нар цөмийн технологиг ашиглана цөмийн материалыг дотооддоо үйлдвэрлэж хүний эмчлэх ёстой болчихж байгаа. Тэгэхээр дараагийн нэг хэдэн жилийн туршид бол дандаа хүнтэй холбоотой технологиуд их төлхөө орж ирэх гэж бодож байгаа. Миний хувьд бол ялангуяа эмнэлгийн салбарт бид нар бол хор тавдрын эсрэг цацраг төгтэй материалын Монголдо үйлдвэрлэе, Монголдо хямдхан өгье, хүний эмчлэе тийм ээ. За дараагийн нэг зүйл нь бол бид нар бол чанартай им тариа, чанартай хоол хүнс хэрэглэе л да. Тэрэн дээр хяналтууд мэдээж цөмийн технологиор л тавьдаг. Тэгэхгүй бол ердийн химийн технологи тавих бол үндсэндээ очиж дутагдaltaй. Тийм ч учраас олон улсууд бол голдоо юм цөмийн танаа төхөөрөмж ашиглаж энэгүй хяналтаа тавьдаг гэсэн. Гэх мэтлэн одоо ялангуяа хүний хэрэгцээтэй юмнууд бол их төлхөө орж ирэх ёстой л гэж бодож байна. Одоо энэ өндөр хөгжилтэй энэ цөмийн технологиор өндөр хөгжсөн улс орнууд хог хаягдлуудаа ер нь яаж шийдэж байгаа юм лөө? Зарим өндөр хөгжилтэй орнууд бол Уганда гэх мэтчлэн ядуу улс орнууд руу хаягдлаа аваачиж бошилж байгаа гэсэн тийм мэдээлэл байна л да. Мэдгүй Угандад бол цөмийн цахилгаан станц байдаг гэхдээ би эргэлзэж байна. Хог хаягдлаа тийш аваачиж. Хог хаягдл гэхээр манай Монголч байдаг шиг энэ зүгээр юудын баг болон дунд цэцэрлэгтэй хаягдл үүсч болно. Тэр бол манай Монголтай адилхан шүү дээ. Эмнэлэг мэлэг. Тэрийг бол тухайн улс бол нэг цэцэрлэг нь баг учраас тодорхой төвчөнд хадгалахад хангалттай. Хамгийн гол нь тэр өндөр цэцэрлэгтэй асуудал байна. Зүгээр өөрөө чи асуулттай холбоотой өндөр хөгжилтэй улсууд яаж ийнвэ гэх юм бол одоогийн байдлаар бол урт хугацааны шийдэл хүрэх гэж тухайн одоо улсууд бол их зүтгэж байна. Түрүүнээс Швед, Финландууд бол хүрч байна. Орос улбаны улсаас хүрэх гэж зүтгэж байна. Солонгосчууд бас өөрсдөө тийм зорьтой болъё гэж зүтгэж байна. Энэ юг харуулж байгаа нэхэрэ тухайн улс өөрийнх нь нутаг сүртэл хадгалах зорилготой байна. Энэ ямар одоо цаана очтой юу гэхээр тэр цөмийн ашигласан түүш гэдэг байна. Эргээд бид нар цөмийн цахилгаан станц тэрний нэг 5% юм уу 6% шатаадаг. Үлдсэн ирээд юм тэр чигээрээ байждаг байхгүй. Эргээд их үнэтэй материал байна. Тэгэхээр тэр зүрэг тэр ашигласан түвшийг дахиж ашиглах асуудал бол технологийн дараагийн асуудал. Тэгэхээр энд бол одоо юу гэдгийг тухайн улсууд бэлдээд өөрийнхөө хэмийг хадгалж энэ чи иргэд ашиглаж болно гэдгийг олж харсан учраас аль өөрийн нутаг сүртээр хадгалах зорилготой байна. За хоёрдугаарт бол эргээд энэ чинь технологийн нууц байдаг. Тухайлбал тэр түвшийг хийсэн улс нь бол үйлдвэрлэсэн нууцаа гадагшаа алдахыг хүсэхгүй. Тийм учраас аль улстай хадгалах зорилготой. Тэгэхээр энийг ингээд эргээд харах юм бол ихэнх орнууд бол дандаа өөрсдийнхөө нутаг сүртээр л хадгалж байгаа. Ер нь гадагш нь гаргасан улс бол барилж байхгүй. Монгол улс 2017 оноос эхлээд урааны экспортлж эхлэн. Тийм учраас нөгөө хог хаягдлыг нэрвүүлээд тодорхой хэмжээний хог хаягдлыг дахиад нөгөө хог хаягдлыг буршлах тухай асуулт авах. Ер нь бол яг одоо улс их орондоо буршлах тийм үүрэг хүлээнэ гэсэн мэдээлэл яваад байгаа юм. Наад би дахиад хэлье. Наа чинь хоёр талын мэдээлэл байна. Нэг нь болохоор манай Монгол улс ураанаа зарчаад тэр авсан уран хэрвээ ингээд ашиглаад цэцэрлэг төгтөд хайдаг болчих юм. Тэрийгэ буцааж явна гэж хүмүүс айгаад байгаа байхгүй. Тийм бол байхгүй. Энэ бол би нөгөө нүүрсний бизнестэй адилхан. Бид нар нүүрсээ зарчаад тэр нүүрсийг шатаас уусаас бид нар үнсээ авдгүйтэй л яг адилхан. Бид нар бол түүхий зараад түүхий зарцны хөдөл ямар нэгэн хариулт хүлээх ёсгүй. Тэр бол тухайн худалдаж авсан улс нь тэрийг цааш нь яах нь бол тухайн улсын эрхийн асуудал. Хаягдл үүсвэл тухайн худалдаж авсан улс хүлээх ёстой. Дараагийн нэг чухал зүйл нь ураны олборлолттой холбоотой үүсээд мэдээж хэрэг тухайн олборлолтын одоо химийн процессын дагаад сар төвтэй хаягдл үүсгөө. Мэдээж үүснэ. Тэрний хэмжээ бол бага дундаас итгэхгүй. Тэгэхээр тэрийг бол бид нар бол тодорхой хэмжээний одоо юу гэдгийг одоо стандарт дүрмийн хангалттай хадгалах хэрэгтэй. Нэг газар хоригдлуулах хэрэгтэй, хянах хэрэгтэй, хяналт тавих хэрэгтэй.
манай Монгол улс эдгээр одоо олон улсын гэрээ конвенцэд нэгдээ орлоо гэхэд урт хугацааныхаа туршид тэр олон улсын өмнө хүлээсэн үүргээ яг биелүүлээд стандартын дагуу энэ процессуудыг одоо явуулах тийм ажиллагаагаа зохицуулж чадах юм бол өөрөөр хэлэх юм бол гэрээ конвенцүүд чинь бол үндсэндээ бол миний бодлоор бол 3 жил 4 жилийн цагтаа дандаа шалгаж яадаг гişүү орно да. Хэрэгжил нь ямар байна вэ гэдэг. Хэрвээ шалгахгүй бол Монгол улсыг хасаа хүссэн үсэг хасаад хайчих. Тэрэн дээр бол нэг тодорхой байдаг юм байна. Хэрвээ Монгол улс тэнцэх юм бол үргэлжлээ яваад тэнцэхгүй одоо ямар нэгэн юмаа нуугаад мэдээлэл өгөхгүй байх юм бол хасах асуудал өөрөө цаанаас яригдаад эхэлнэ. Эсвэл манай Монгол улсын хувьд бол үүргийг одоо өөрсдөө үүсгэж чадахгүй гэдэг бол өөрсдөөс нь хамаарна гэсэн. Манайх одоо нөгөө бүр мөнгөгүй болчоороо хэрвээ эдгээр конвенцэд нэгдээ орох юм бол олон улсаас одоо санхүү эдийн засгийн хувьд тусламж авах мөнгө босгох юм боломжтой болчихж байгаа учраас тэр утгаараа одоо нэгдэх гээд байгаа юм болоо да гэсэн бас нэг хүмүүсийн мэдээлэл байлаа. Тэгээ засгийн газар бол энэ дэр мэдээж тайлбар өгөх ёстой л доо. Гэхдээ таны зүгээр энэ дэр бодол юу? Нэг л юм хэлье. Олон улсын админгийн олон улсын байгууллага чинь бол шууд бэлэн мөнгө одоо энэгийн маа гэдэг үгдэг тийм байгууллага биш ээ. Наацсан бол зөвхөн цөмийн технологи, дэвшлэг технологиг хөгжүүлэхэд тухайн улс тусалдаг л юм. Тэгэхээр тэр байгууллага маань мөнгөө юунд зарцуулахаа мэддэг улс. Тэрнээс бол зээл тусламж өгдөг байгууллага биш. За баярлалаа. Тэгээд бид нэр энэ дээр засгийн газраас уулна нөгөө хуулийн төслүүдийг өргөн барьсны хувьд мэдээлэл авч үзэгчтэй хүргэе гэж бодож ирсэн. Засгийн газар бол одоогоор энэ дээр хариулт өгөх юм төлөвлөгөөгүй байгаа учраас бид нар хөндлөнгийн судлаач Эрдэмтний үгийг та бүхэнд хүргэлээ.